За тэгэхээр таныг анх сургууль төгсөж ирж байх үед одоо 80-ад оны үед те тухайн үед гэрэл зураг сонирхдаг байсан залуучууд эсвэл тухайн үеийн гэрэл зурагчид ч юм уу те. А яг өнөөдрийн одоо 2020 оны Монгол гэрэл зураг сонирхож байгаа залуучуудын хооронд ямар ялгаа байх вэ? Улс орон өөрчлөлтийнхаа юугаар яг дагаад асар том өөрчлөлт гарч байгаа юм л да. Жишээлбэл Манишийн үед жишээлбэл бид нар хальсаар зураг авна те. Хальсаар авангууд одоо юу гэдэг нь чи 400 ISO-та хальс хамгийн гэрэлтэй хамгийн сайн хальс нь байсан. Одоо тэгэхээр биднээс ISO хэд болцсон мөлий 3200 бол энүүхэнд үстэй. Тийм тэгээд бүр одоо хэд ч болцсон те. Тэгэхээр энэ чинь асар их техникийн боломж. Тэр үеийн дурангийн хамгийн том дуран 200 ч юм уу за максимум 300-ийн дуран гэдэг. Одоо бол юу илээ те. Яг ингээд техник тадаасаа юм уу юу талаасаа ярих юм бол асар том өөрчлөлт мэдээж гарахын хувьд гарсан. Мэдээллийн хэрэгслийн хувьд ч гэсэн одоо бид нэр гэрэл зургийн тухай мэдээлэл тэр үе чинь Монгол улс одоо социалист системийн нэг орон тэр үед үзэх харах юм хамаагүй хязгаарлагдсан бол зөвхөн одоо хэдхэн орон дотор хязгаарлагдж байсан бол одоо бид нэр юм сурыг үзье гэх юм бол интернет өшөө бүр өчнө асар их юм те. Зүгээр яг энэ дотроос нэг надад хамгийн зүгээр гонигтай юм уу эсвэл нэг хажин санагдчихж байгаа юм юу гэхээр хүмүүс одоо ийм бэлэн болох тусам нөгөө ажилдаа хандах хандлага нь арай өөр болчт юм. Мэдээж би бол яг гэрэл зурагтаа бүр зарим нэг юмыг нөгөө нэг зүрх сэтгэлээсээ өгөөд авж байгаа хийж байгаа хүмүүс байна л да. Сайн зурагчид байна. Яг өөрийнхөө зорьсон чиглэсэн юм хийж байгаа хүмүүс байна. Гэхдээ ерөнхийн масс нь болохоор яг үндэ хэлэхэд ийм юм бэлэн байхад тэрийг нөгөө ингэж өөртөө тусгаж авах нь нэлээд хойрох маягтай болсон юм шиг. Гэхдээ энэ бол би болж байна. Энэ үеийнхээ ялгаантай биш. Ерөөсөө л Монголын гэрэл зурагт одоо альва юмд хандах хандлага бид нэр өөрчлөхгүй болвол одоо тэр үеийн ч монголчуудын хандлага одоогийн хандлагч яг л нэг хүнд. Бид нар юмд одоо юу гэдэг альва нэг гэрэл зураг авах гэдэг чинь бас л яг л хүний өөрийнх нь зүрх сэтгэлээ өгөх юмдаа хэр мэрэгжлийн хандхаас шалтгаална шүү дээ. Тэр олонх нь зүгээр жишээлбэл сонирхолт төдөө яваад байна уу гэж. Эсвэл гадуур нь илээд байна уу? Эсвэл зөвхөн сонирхогчоос айтрэхгүй байна. Бид нар илээ одоо мэрэгжлийн бол одоо салбар чиглэлээр үндэ тултал нь одоо хийж байгаа. Би түрүүн хэлсэн шүү дээ. Тийм сайхан жишээнүүд байна. Гэхдээ нийт хандлагаа бид нар одоо өөрчлөх хэрэгтэй. Тэрний юу гэхээр биднээс ярьдаг яриа бол өнөөдрийн мэдээж 200-ийн дуран эсвэл тийм аппарат, тийм хальс, тийм юм гарчээ гэж ярихын бол мэдээж ярина баг. Гэхдээ биднээс ярих тэр бол зүгээр өөрөө сурчих хэд байхгүй. Бид нар өөрсдийнхөө тархин доторхоо биднээс Монгол зураг гэж юу, яг Монгол зурагнууд гэж юу ямар байх вэ? Миний жишээлбэл сайн жаргалын зураг гэж юугаараа ялгарч явах хэвээр. Чиний ертөнцийг үзэх үзэл ямар вэ гэдэг дээр. Энэ бол яг юм ер нь цаг үеийн уран бүтээлчний мөнхийн л зовлон байх хэвээр. Яг би яг энэ дотор нэг манай гэрэл зурагчид өөрсдийнхөө бүтээлээр яг өөрсдөө ертөнцийг харуулдаг л баймаар байна. Өөрийгөө жишээлбэл надад одоо тэр зурагчин тим юмараа энэ залуу ийм оролдож хийгээд байгаа. Ийм нэг санаа гаргах гээд байгаа. Ийм юм өгүүлэх гээд байгаа гэдэг. Ийм ярианууд ийм одоо уран бүтээлч маргаанууд ийм уулзалтууд тэгээ тэрийгэ дэлгэж үзүүлээ. Тэрийгэ бөөнөрөө бүтээл чандалагаас ярилцах хэрэгтэй. Тэгэхгүй бид нар зөвхөн яг үндэ хэлэхэд жоохон одоо нэг жоохон өнгөний хойноос өсөлтөд байна уу? Эсвэл гадуур нь илээд байна уу гэж санагдаад байна. Уул нь бол яг одоо энэ олон нөгөө тооноос чанарч хилжих гэж те. Би одоо энэ гэрэл зургийн нэг юун дээр ярьжсэндээ нэг хурал өлөө уулзалтан дээр одоо манайх бол нөгөө зурагчид олдог байсан бол тоо их болчлоо. Одоо тооноос чанарч хилжээ. Зүгээр хоосон ярианаас клубийн системд орж нарийн мэрэгший. Тэгээд илүү бүтээл чандлага эсвэл өөрийгөө илэрхийлэх юмруу орё. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол яг техник технологийн хувьд бол Монголын гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхож байгаа залуучууд маань
гадныхантай бол одоо бараг хөл нийлүүлээд алхаад байна шүү дээ. Яг шүү дээ. Одоо бүгдээрээ л тийм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө ерхэд таны хэлэхэд байгаа бол ерхэд сэтгэлгээний хувьд гэсэн үг. Сэтгэлгээндээ нэлээд анхаарах хэрэгтэй байна. За тэгээд өөртөө боловсруулах хэрэгтэй байна, тийм ээ. Тэгээ ерэн зүгээр нэг тийм хип маяг гэхээсээ илүүтэйгээр одоо нэг гол мөн чанар руугаа анхаарах хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Одоо биднээс энэ гэрэл зургийн тухай яриа бол яг л тийм л байх хэрэгтэй. Юу гэхээр яагаад зураг авахдаа би яагаад энэ зургийг авч байгаа? Юу өгүүлж байгаа гэдэг. Олон хүнээс тэгж асуухаар үгүй зүгээр л дарцсан шүү дээ. Үгүй зүгээр дарж болно. Зүгээр авч болно. Хичнээн одоо авлаа. Гэтэ хүн өөрөө нэг юм хэлж явах хэрэгтэй. Чи яагаад юуны өчөр дарсан юм? Тэр чинь бодож дарах хэрэгтэй. Эсвэл яах гэж энийгээ ярилцсамаар байна. Ийм л юмыг харуулмаар байна. Би ийм юм өгүүлэх гээд байна. Энийг харуулад байна. Ийм үжил бодлоосоо байна гэдэг. Одоо тэгвэл чамайг хүн ойлгоод тэрэн дээр бид нар ухаан бодлоо оролцуулаад ямаа ярьж болж байна, тийм үү? А тэгэхгүй зүгээр яг өнөөдөр бол юу гэдгийг гэрэл зургийн анхан шатны наад захын юм яриад тэрэндээ сэтгэл нь ханаа суугаад байгаа байхгүй. Бид нар шат авах цаг болцсон. Одоо бид нар аппарат техник хэрэгслийн зарим газраас манай монголчууд ер нь жоох максимум хүмүүстэй. Юмыг бол дандаа тултал нь хийдэг. Хамгийн сайн аппаратыг авдаг, хамгийн сайн дурангийг авдаг. А гэхдээ яг гарч байгаа бүтээл нь маань бас яг тийм баймар. Хамгийн энэ хүн өстой яг ийм юм авчаад гайхалтай хийсэн байлаа шүү. Иннээс илүү яах вэ өстой үнэн гоё авсан байна гэд. А тэгээ тэрийг үнэн үзүүлээд ийм тийм гэдгээ яриад одоо хоорондоо бид нар ингээл энэ тэндгүү ингээл захын нэг жалга даваар тарцсан хүмүүс үйж яхад энийг чи ярьдаг, энийг чи нийлүүл хүн ингээд хөгжих хэрэгтэй шүү дээ. Одоо яг тийм сэтгэлгээний хувьд хөгжих цаг нь болчиход байна. Тэгээ яг энэ нэвтрүүлэг, энэ яриач гэсэн яг энэний жоохон түлхээс болоос хүмүүс санал сэтэл өгөөсөө л гэж бодож байна. Таныг ингээ ярьсан. Би ч нэг 2005 онд билүү бас яг тэр нөгөө Бацарга агсны нэрэмжит гэрэл зургийн уралдаанд миний нэг зураг очиод та бүр навааны дуудаж уулзаад гамаа гэдэг тэр. Миний нэг маань эмээгийн зураг байсан чинь нэг хажуудаа нэг жоохоо охин та одоо сандгүй нэг жоохоо охин ишиг тврээс уудсан. Хажууд талд нэг эмээ суугаад ингээ харж байгаа нэг хөдөөний нэг чинь бүр хуучны нэг юм хаягдцсан одоо нэг баригатын байшингийн сүйдэрчтэй нэг юм хуучны төмөр модоо төмөр ортой. Тэгээд та яг тэгж асууж ирсэн байхгүй. Яг одоо яг дөрвөн асуулт асуусан чинь ерөөсөө яг юу бодож энэ зургийг авсан бэ? Тэгээд би ерөөс тухайн үед тэрийг ерөөсөө бас яг одоо дөрвөн чинь таныг хэлдэг шиг л тухайн үед л тийм эвтэйхэн санагдал, аятайхан санагдал автсан гэд бас нэг тухайн одоо ч 2005 оны үе юм. Ерөөсөө тийм бүрэн яг тайлбарлаж чадаагүй байхгүй. Тэгээд тэрнээс хойш одоо харьцангуй бас нэг зургаа жоохон боддог болсон гэдэг ч юм уу те. Тэгж авч эхэлж лээсэн л та. Ер нь анхдагч бол ерөөсөө тийм шүү дээ. Ер нь хүнийг ийм зохиомж юм уу гэрэлд сургадаггүй эсвэл энэ баг төрөлхийн эсвэл юу гэдэг. Хүн юу яаж болно? Бид нар одоо дандаа тийм тохиолдлын зүгээр ингээд авдаг зургнууд одоо мэдээ тийм сайн зураг авсан юм зөндөө байна. Яг тийм тохиолдлоор юугаас бодог. А гэхдээ одоо бид нар яг тэр үеигээс нэг жоохон гармаар байгаа байхгүй. Бид нар одоо ингээд нөгөө нэг тохиолдлоор бишээ. Энэ хүн ингэж бодож хийж байгаа. Энэ хүн ингэж аваад ийм зураг гаргаад энэ хүний ийм юмнууд ийм юм болж байгаа. Энэ хүн ийм юм өгүүлдэг гэдэг чи одоо бодож ээж хийхгүй бол бид нар дандаа ингээд нэг тохиолдлоор хаяа нэг аваад олонх сонирхогч нар ерөөсөө тэгж л яваад байгаа байхгүй. Яг тэгээд тэгээ яг юу зүйлэх гэж яах гэж байгаа гэдэг ерөөсөө ойлгоод нэг цаана уул хүнд нэг авьяас байгаад байдаг нэг мэдрэмж байгаад байдаг тэрийг хөгжүүлдэг. Тэрийг яаж хөгжүүлэхээ мэдэхгүй учраас яах ёстой вэ гэхээр бид нэр ярилцж явах ёстой. Бид нар уулзаад ийм нээлттэй сүүлд бас хинээс сонслоо нэг тийг сонсч байсан байхгүй. Яг миний тэр зураг болохоор танд бас их нэлээд таалагдсан юм шиг байгаа. Тэгээд ер нь бас нэг нэлээд өндөр үнэлгээ өгөө тэр уралдаан бас нэг байр орсон. За. Байр эзлэх гээд исэн юм шиг үлээ. Тэгээд нөгөө яг уу та намайг дуудаад нөгөө асуугаад тэрэн дээр би бүдэрчихгүй. Зураг тайлбарлаж чадаагүй юу бодож байгааг ч мэдээгүй шүү юм те. Тэгэхээр та түрүү ингэж ярьлаа шүү дээ. За яг одоогийн Монголын гэрэл зураг ерөнхийдөө нэг тийм арилжааны гэрэл зургийн хэлбэр нэлээд давмгайлаад яваад байна гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө мэдээж ингээд жоон төлөвшөөд явж байгаа байх л та. Тэгэхээр
одоо юу гэдэг бусад улсуудын хувьд ч тэр юм уу ингээд нэг иймэрхүү давах үе шат ч юм уу байх уу? Байдаг. Би бол тэгж бод. Арилжааны гэрэл зураг яаж ийн гэдэг чинь бас муу гэсэн үг шүү байхгүй. Энд чинь юу гэхээр хүний зураг зарагдаж байна, борлогдож байна гэдэг нэг асуудал тий. Тэнгүүд энээс эхлээд эн чинь хүн вообще бүр анх би 96-нд гэрэл зургийн гамма агентлагийг байгуулж байхад биднээсийг зургийг зарна гэдэг ойлголт Монголд байгаагүй шүү дээ. Хэрэглээд үгүй, ганц зураг ашиглчаад үгүй гэдэг юм уу, буцаагаад өгч чинь ч гэдэг юм уу. Гэтэл одоо бол ингээд зарагддаг, авдаг болж байна тийм үү. Одоо энэний дараа нь бид нар нэг худалдан авагчтай хүмүүжүүлэх хэрэгтэй. Сайн зураг гэж юу вэ? Эсвэл муу зураг гэж юу вэ? Энэ зураг яагаад сайн зураг, энэ яагаад муу зураг вэ? Яагаараа ийм болж байгаа, яагаад ингэж байгаа гэдгийг чинь ойлгох хэрэгтэй тийм. Тэгэхээр бид нар яг энэ төвшин рүү орох хэрэгтэй байна. Одоо бид нар зүгээр арилжааны гэрэл зураг гэдэг өнөөдөр жишээлбэл хүн болгонд нэг тийм юу гэдэг өөрийнх нь нутгийн зураг ч юм уу эсвэл өөрийнх нь таалагддаг эмэгтэйгийн зураг ч юм уу сайхан санагдаад авцсан байж болно. Гэтэл одоо энэ хүн энэ одоо биднээсээ авсан зургийг энэ бол сэтгэл төрүүлсэн зураг. Энэ миний бодлын зураг гэдэг юм. Эсвэл энэ миний сэтгэлийг хуваасдаг зураг гэдэг тийм зургнуудтай болмоор. Тэрийг хүмүүст нь яг тийм зураг авчих юм бол энэ зургийн үнц нь өснө. Биднээс өнөөдрийн олон авж байгаа юм зүгээр өнгөнд талд нь яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань одоо нэг хэрэглэгчийн боловсрал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчийн боловсрал өөрөө гэрэл зургийн хөгжилд нөлөөлөх үү эсвэл гэрэл зурагчид маань өөрсдөө хөгжиж сэтгэлгээний хувьд ч юм уу задарч ээж хэрэглэгчээ тийм юутай болох. Хоёр талтай л юм. Яг л хоёр талтай юм. Нөгөөх нь юу гэхээр манайхан би яг надад бас нэг ойлгогч юм бид нар тэр нэг асах гэрэлгээд нэг уралдаан хийсэн шүү дээ. Нэвтрүүлэг. Тэрэн дээр нэг олон хүмүүс сүлд нь ингээд нэг комент өчөө тэр үед орж исэн нэг гоё хэлж исэн нэг юм нэг сайн зургийг бол хүмүүс мэдэрдэг л бол. Тэгэхээр эн чинь нэгдүгээр хүмүүс сайн зураг юуг хүлээж идэг. Гэрэл зурагчид яг энэ тааруулсан сайн зургуудыг гаргах хэрэгтэй, авах хэрэгтэй. Мөн чанарыг үзүүлэх хэрэгтэй. Энэ салбартай. Жишээлбэл ямар ч юм одоо хормын гэрэл зураг авч байгаа ч гэсэн эсвэл пресс хэвлэлийн гэрэл зураг авч байгаа ч гэсэн эсвэл фэшн зураг авч байгаа ч гэсэн тэд нар дээр төгсөл байх хэрэгтэй. Яг юу үзүүлэх гэж яах гэж байна гэдэг. Тэрийг зоригтойгоор би ийм юм тэрэндээ хэлэх хөвгтэй. Эсвэл мэдлэгтэй тэгж хэлж тийм зургнууд их стай. Энэ хоёр талын процесс байхгүй. Хүмүүсээ ч үлдэх хэрэгтэй, гэрэл зурагт нь өөрсдөө ч хөгжих хэрэгтэй. Тэгэхгүй бид нар бас яг үндэ хэлэхэд өөрсдийнхөө авсан нэлээд жоохон дали зургийг энэ сайн чи өөрөө юм байж гэж хэлээд яас болмоогүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл балет сонгодог урлагийг ойлгодог хүн, үздэг хүн байхгүй бол одоо Монголд хөгжихгүй тэрнтэй адилхан одоо хичнээн одоо дүүрийн театрт сайхан балетын тоглолтууд, сонгодог урлагийн тоглолтууд байгаа. Тэрийг хүн үзэхгүй бол ямар нэмэр байхгүй шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилаар одоо юу гэдэг нь тухайн сайн зургийг ойлгодог, мэдэрдэг хүмүүс бэжиж бас гэрэл зурагч өөрөө хөгжиж тэр хэрээрээ нөгөө зурагчдын шаардлагач магадгүй өндөрсөж болно шүү дээ. Тэгэхээр яг одоо би юу гэж боддог вэ гэхээр одоо энэ олон гэрэл зураг сонирхчдын одоо энэ мянган залуусын дундаас чинь магадгүй зарим нь гэрэл зурагчин болоод өөрийнхөө ингээ амьдралаа аваад ингээ ажил мэргэжлээ болгоод яваа сонгодог нь. Зарим нь зүгээр сонирхч хിവэрэ байгаад нөгөө хэрэглэгчд болж эхэлнэ шүү дээ. Тэгээд нөгөө дараа үеигээ бас энд юунд бэлддэг байх л та. Тэгэхээр танаас би одоо юу гэж асуух гэдэг нь гэхээр гэрэл зураг маань яг ямар бэжэж одоо заах арилжааны гэрэл зураг бол одоо ихэд ойлгомжтой л шүү дээ. Тэгвэл гэрэл зураг маань ямар бэжэж урлаг болдог вэ? Ер нь урлаг гэдгийн тухай ойлгохтой айгүй зовлонтой ойлголцтой. Хүмүүс одоо юуг урлаг, яхаар урлаг болтой, яхаар урлаг болтгүй ингээл те. Энд чинь өөрөө урлагийн процесс чинь өөрөө нэг тийм бүтээлч процесс байхгүй. Яг үхээр хүн янз бүрээр хөгждөг. Яхаараа урлаг болдог, яхаараа яах вэ гэхээр тэр зургаас хараад хүн сэтгэл эсвэл тэр зургаас хараад таш ондоо сэтгэл төрж ивэл. Эсвэл шал өөр сэтгэлийн хөдлөл үүсэж ивэл. Эсвэл шал өөр ертөнц бий болж байгаа бол надад бол өөрт бол тийг санагч. Тэрнээс биш яг ингээд би ингэжээж урлаг болно гэдэг юм уу эсвэл урлагт яг нэг тийм рецепт юм шүү. Заавар байдаг болвол эн чинь өөрөө урлаг биш болж байгаа. Тэгэхээр тэр урлаг яахаар эн чинь зарим юм синтез юмнаас үүсэж байна тийм. Жишээлбэл
кино яагаад илүү мундаг юм гэхээр дүрсэн дээр нь хөдөлгөөд дээр нь хүн яриад тэгээ хөгжим сонсоод тэгээ ингээд нэг юм шинж амар ингээ хүний сэтгэлд өгч шít. Гэрэл зургийг яахаараа юм болд юм гэхээр би гэрэл зургийг яагаад хүн яг ингэж урлаг юм шиг ойлгодог вэ? Би гэрэл зургийг хараад хүн удаан тогтож хардаг. Тэрийг уншаад харангуутаа хэсэг хугацааны дараа энэ ямар те хараад байвар зураг гэдэг ч юм уу. Эсвэл ийм нэг таашаал авах хэмжээнд байх юм бол тийвч байна. Гэхдээ эн чинь гэрэл зурагч өөрөө шүлэг хүчиг хөгжим зохиох уран зураг зурах гэрэл зураг авах энэ яг адилхан процесс байна. Бүх одоо урлагийн хууль одоо гоо сайхны ертөнцийн дүрм зарчим адилхан үйлчлдэг гэдэг байна. Тэрнээс биш яг гэрэл зураг гэрэл зураг ойлгохгүй ч гэдэг юм уу эсвэл ингээд манад сонгодог урлаг балет эсвэл дүүрийн театр манад бол амар хөгжсөн. Би бол Азад бол нэлээд том сайхан болохоор л юу гэж боддог шин. Надад нэг юм бодогдоод байхгүй. Манай Гамагийн хан дээр төрийн сойрхолч яруунаагт долгорын нямааг байна гоё юм өрөвчсөн. Гэрэл зурагт гэр дандаа байтугай гэж. Тэгээ яг гэр дандаа гэрийн зураг аваад гэсэн үг биш байх л та. Миний бодлоор бол одоо Монголд гэрэл зурагнууд жоохон Монгол төрхтэй Монгол байтугай гэж тэ. Тэгэхээр би бол зүгээр ер нь гэрэл зураг авах өөрөө процесс чинь янз бүрийн салбарт янз бүрийн зураг авах. Гэхдээ хүн өөрөө боловсрдог. Хүн өөрийгөө боловсруулах хэрэгтэй байдаг. Тэгээд хүн өөрийгөө яаж боловсруулах юм бэ гэхээр одоо очир зүггүй одоо миний зүгээр зөвлөдөг нэг 2-3 хэл юм бэ. Нэгдүгээр хамгийн эхлээд өөрийнхөө шүтэн биширдэг, даган дуурайхыг хүсдэг, эсвэл тэрний зэндаанд очихыг хүсдэг 3 гэрэл зурагчнаа өөрөө тодорхойл. Өөрийнхөө тэр хүмүүсийнхаа зураг авдаг арга барилаа, тэр хүмүүсийнхаа зургуудыг үзэж танилц, судал, ойлго. За дараагийнх нь юу нь болохоор амьдрал мэд. Амьдрал мэдхийн тулд яах вэ гэхээр ном унш. Ном унш гэхээр одоо олон хүмүүс янз бүрийн одоо юу гэдэг ном унш гэхээр юу гэдэг хэрхэн мөнгөтэй болох вэ? Хэрхэн сайн аав болох вэ? За яг энэ тэр өөрийнхөө тэр юмд хэрэгтэй болдго юм байж. Жишээ Монголын одоо мундаг зохиолчдын хамгийн наад захын Монголын шилдэг өгүүлэг яруу найргуудыг унш. Тэгээд Монголын шилдэг зохиолч нарын өгүүлэг тууж Арманыг унш. Тинчэнээс яг үндэ тэгээ сайн одоо хөгжим сонс. Тэгээ шарын одоо хөгжмийг сонсоод чамд ямар сэтгэл төрж байна те. Жишээлбэл одоо мундаг зохиолч нарын өгүүлэлгүүдийг уншихаар тэр чинь ерөөсөө ингээд Эрдэнэ Ганш тэр Лавга ахын тэр Нацаг дөрдийн тэр эднээс ингээд бүгдээрээ дүрснүүдийг ерөөсөө ингээд зураад ерөөсөө ингээд бэлэн кадрууд байдаг байхгүй. Данзангийн нэм сүрэнгийн шүлгүүнүүдийг уншихаар одоо тэр дэрсний тухай эсвэл тэр нэг ахуй амьдралын тухай дүр зургнууд бол нүдэн дээр ингээд тороотл зурцсан. Тэгэхээр тийм Монголын ахуй амьдрал бодиттой амьдралыг үгийн уран цэцгээр одоо шийдсэн тийм зохиолуудыг олж унш. Монголд хамгийн өөр тулах ойрхон байх юм бол Монголын зохиолчтой. Тэдний шиг унших юм бол чамд шин дүрс зургнууд өөрт чинь бий болно. Сайхан Монгол хөгжим сонс. Тэгэнгүүт чамд одоо юмд хандах хандлага өөр болно. Орчин үеийн хөгжим гэсэн би бол орчин үеийн дуу хөгжим одоо юу гэдэг рок pop сонссон гэсэн асар гоё сэтгэл төрдөг шүү. Та нар хүн амтлагыг сонсоол үз. Тэгэл ямар амгшил төрж байна, чамд ямар урам зориг нэмж байна. Чи тэрийг гэрэл зургаараа үзүүлэхийг хичээ. Яг иймэрхүү хандлаганууд бол гэрэл зурагчдад яг өөрсдөө боловсруулах, өөрийнхөө ертөнцийг бий болгоход нэмэр болох юмнууд байхгүй. Тэгэхээр жишээлбэл хуучин юмыг үзэхгүй одоо сонгодог гэрэл зургнуудыг үзэхгүйгээр гэрэл зургийн тухай ерөнхий ойлголт суунаж байхгүй. Тэгэхээр тэр чинь нээлттэй байна. Интернетээр дүүр юм байна. Тэр хэдэн зуун зурагчдын зургнуудыг үзсэн. Тэнчнээс юм авал. Гэхдээ бас нэг зөвлөх юм байхгүй болохгүй. Тэрний үхээр
сайн юм болж үзэхгүй болвол энэ дотор чи хог шаарууд хэрэггүй юм дүүрэн байгаа. Тэнцэнэ сонгодгийг нь хэрэгтэйг нь төлж авч идэв. Маш олон ном зохиолчд байна. Эхний ээлжинд л одоо хэдэн одоо бүр нэр усыг нь тавьж агаад унш. Би одоо чи бас нэг дээ үж иржсэн дээр намайг нэг Нацаг дөржийн хуучин хүүгийн тухай яриад хуучин хүүгийн тухай Нацаг дөржийн өгүүлсэн тэр зураглал бол нүдэнд харагдтал байсан. Шуун саарл энэ трий чинь уншихаар ер нь ингээл нүдэн дээр тэр зэрэглээсэн гэрэл зураг шиг юм харагдаж байгаа ч гэдэг. За тэгэл одоо Эрдэнэгаан хулан битээр самбын дүр, хулангийн дүр ямар хвэ гэд наацхын ингээд иймэрхүү юмнууд ингээл яриад үзэх юм бол маш олон дүр төрх үүсгэр байхгүй. Бид нар яагаад олон хүмүүс чинь бидний зургийг үзэж байгаа хүмүүс бүгдээр энийг уншицсан, мэдсэн хүмүүс байхгүй. Бид нартай нийлсэн хөг аясанд орохын тулд бид нар ч гэсэн тэрийг мэдэх хэрэгтэй. Тэгээ гэрэл зургийн хүн чинь ингээд маш олон талын мэдлэгтэй маш их юм уншиж илүү бас гүн гүнзгий бодож жоохон юмд хандлага нь өөр болдог. Гэрэл зургийн тэгээд бас босоо салбарын салбар руу орно тий. Янз бүрийн хүмүүстэй таарна, янз бүрийн зураг авна. Тэр болгонд чи нэг ярих, нийлэх юмтай болохын тулд асар том өргөн цар мэдэх хүрээлэнтэй байх ёстой л гэж боддог шээ. Бүх талын мэдлэгтэй байна гэдэг маань за одоо мэдээж нөгөө янз янзын хүний хөрөг зураг авдаг ч юм уу. Магадгүй би нэг хөгжмийн зохиолчтой уулзаад хөрөг зургийг авахын тулд бас нэг хөгжмийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байж ээж тэр хүнтэй сайхан яриа сонссон байх шүү. Тэ? Өөрийнх нь хөгжмийн сонссон байгаад чи та хоёр яриа нийлвэл ямар гоё яриа өсөх вэ? Тэгжээ зураг гарна. Одоо нэг хүнтэй ажиллана гэдэг нэг та нэг яриад байдаг шүү дээ. Одоо ингээ надад анх элбэг саяах хүнтэй ажиллах хэрэгтэй л гэдэг би юусоо ойлгохгүй байсан баг. Тэгээд саяхан надтай нэг уулзаа чи тухайн үед надаас ирч одоо баг 14 5 жилийн өмнө шахах гэсэн үг шүү дээ. Бас хүнтэй яаж ажилт юм бэ гэдээ асуугаад идэв гэсэн. Чи одоо өөрөө энийг ойлгоцсон ингээд харин өстө хүнтэй ажиллах хэрэгтэй гэж яриа явж штэ гэсэн үг тийм. Тэгэхээр одоо нэгэд яагаад энэ санаанд ороод ирвэ гэхээр магадгүй ингээд зүгээр нэг юм хүний хөрөг зураг гэж яддаг шүү. Одоо ингээд гэрэл зураг сонирхчдын групп дээр байгаа ч юм уу ер нь ингээд сүүлийн үед залуучуудын авч байгаа зургийг харахаар зүгээр нэг хүний сууж байгаа хүний зураг авчиад одоо хөрөг байх л та. Гэхдээ магадгүй нөгөө хөрөг маань яавал илүү сайн хөрөг байх вэ? Тэгэхээр одоо нэг түрүүч ойлоо яриад байгаа тэр нэг хүнтэй ажил. Эхлээд яг ингээд одоо нэг юм процесс тийм байна шүү дээ. Эхлээд юм харчлаа тийм үү? Энэ хүнийг харчлаа тий. Тэр бол анхны сэтгэл. Дараа нь тэр хүнтэй ажиллана гэдэг нь тэр хүнтэй яриад ингээд үзэхээр нөгөө чиний анхны төрсэн сэтгэл эсвэл давширж магадгүй тий. Эсвэл шал өөр юм болж магадгүй. Тэгэхээр яг ингэхээр ер нь гэхдээ хамгийн гоё юм чи гэрэл зурагчийн хүмүүсийн тэр одоо жишээлбэл нэг эхлээд нэг харж байгаа хамгийн ихний акшн биш мэдрэмж шүү дээ. Энд чинь чам төрөлх юм. Энийг бол нэг одоо жишээлбэл хүний мэдрэмж, зохиомж тэрийг төрөлх юм байдаг байхгүй. Одоо гэрэл өдөр одоо нэг тийм мэдрэмж бол төрөлх юм байна. Тэрийг л хөгжүүлэх, тэрийг юм болгох хэрэгтэй шүү дээ. Тэрний тулд одоо ерөөсөө ингээд нэг арай л гүцээгээгүй байгаа байхгүй. Жишээлбэл хүмүүс олон юм хом тавихтаа нэг арай л дутуу багт нь авчаад байгаа. Юм харцсан. Гэхдээ нөгөө хүнийхээ арай наан дарчдаг. Эсвэл яг гоё юм дээр нь хаяа авчдаг. Яг нэг ийм нэг яг өөрөө ч гэсэн яахын тулд ухаж мэдэх тэр дүрээ гаргахын тулд ч гэсэн жоох ухаж мэдэх хэрэгтэй байхгүй. Тэрийг л хүнэнтэйгээ ажиллах гэдэг юм эсвэл ямаа ойлгох тий. Энэ нь юу нэмэр болох вэ гэхээр жишээлбэл чи урд нь нэг сайхан өгүүлэг уншаад тэрэн дотроос яг нэг хүний төрхийг олж харж яг тэрийг харж болно шүү дээ. Тий би надад яг тэр санагт тэр хүн яг ингэж ярьж байсан. Тэр донж мончин ч гэдэг юм. Надад жишээлбэл юу гэдэг 100 жилийн ганцаар л хин яг энэ байна шүү дээ. Би яг тэгж бодогдлоо гэлтэй. Чи маш олон юмнууд яг тиймэрхүү дүр юмнаас үүсэж шүү дээ. Одоо эх оромын бороо шиг сайхан гэрэн цад бороо бүр сайхан энэ гэл чи ингээд бороо тэр ч зүгээр борооны тухай юм яриад байна уу юу яриад байна. Хүн жоохон л бодчих хэрэгтэй байхгүй. Тэс нэг юм одоо тэр дэрс
одоо бүлэг цагаан дээрс сарны гэрэлд бүхэг яан жилээгүүл нэг гоё тийм нүдэн дээр надад бол ингээд нэг сартай шөнө бүлэг цагаан дээрс гэдэгсэн дэрс чи ингээд бүсэг хэсгээрээ ингээд намар болоо яхад нэг юм цагаан тэрийг сарны гэрэлд чи контур гэрэлтэй тэгээд ингээд намлж байгааг ингээд авна гэдээ бодлоо. Яг нэг тиймэрхүү зураг шиг шүлэг шиг зурагнууд байна шүү дээ. Тэгээд яг тиймэрхүү хүүг айсыг бид нар бие биенээсээ л олж авч маш олон зураач манюсын авсан гэрэл зургнаас олон хүний төрхийг харж байна. Маш олон хүний шүлэг найргаас бид нэр зургийнхаа нэг зах сэжүүрийг олж авч чи бие биенээгээ тэтгэж ингэж хүн өөрөө хөгжиж ингэж явах юм бол яаж. Ядахна ийм гоё ярианаас ийм сайхан бүтээлч нэг уур амьсгаа нэг орон зориг эсвэл нэг юм хийх тийм сэтгэл төрживэл тэгэл чинь үр дүнтэй шүү. Тэр 7 нотыг энэ хөгжмийн зохиолчныг ямар агуу тэр нэг 7 энэ ертөнцийн түмэн аялгаа тэгээд бичиж जैन тэрийг бич ингээд нэг комбинац хийгээд ямар гоё уянгалга ямар тийм юмнууд гаргаад идэг. 7 юм шүү дээ. Тэгэхээр манай гэрэл зурагт юу юм гэхээр энэ асар олон зохиомж, асар олон одоо ингээл жишээлбэл алтан огт ингээл тэр дүрмийг бариад байх юм бол энэ хүн амтан бүгдээрээ нэг юм хийх. За чиний ярьдгаар нөгөө нэг аппарат техник хэрэгсэл агуу болох тусам мундаг зураг гараад байх уу гэхээр энэ дэлхийгээр дүүрэн тийм орчин үеийн хамгийн мундаг аппарат техник хэрэгсэл байна. Захын хүн гүйж чад авч байна. Тэгээ яахаараа бүгдээрээ тийм агуу зураг авдаг. Яахаараа нэг хүн яахаараа ганцхан бараг зүгээр нэг аппарат урангаар галзуу бүтээл авчтий. Яагаад галзуу гэдэг нь одоо гайхмаар сайхан бүтээл гэсэн үг хэлж шít. Яагаад энэ хүний тарихтай л холбоотой шít. Энэ хүний хандлага өөрийнх нь авж байгаа юутай л тийм юмнаас юм үүсэж шít. Тэгээ манай гэрэл зурагчид олонх нь тийм юмнууд байгаа. Тэр юмнуудаас тэгэхээр аль нэгийг нь одоо хит одоо дахин шүтээд жишээлбэл би тийм л аппарат бол зураг авч чадахгүй. Эсвэл нэг зураач би тийм будаг биергүй бол зураг зурахгүй. Эсвэл хөгжмийн зохиолч би тийм нотны төгөлдөр хуурны ард тийм юмтай суухгүй бол хийхгүй гэхгүй шүү дээ. За агуу том бүтээлүүд тэр нэг гэрийнхэн зүгээр жижигхэн нэг пианиногийн ард үүсэж шít. Агуу уран бүтээлийн зураач нар зүгээр наад захын юмар зураад ямар мундаг агуу юмуд хийж. Яг тэрнтэй адилхан байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг шүтгэхээс илүү бид нар өөрсдөө оюун тарих, өөрсдөө хөгжүүлэх, өөрсдөөсөө юмаа шахахыг л хичээх хэрэгтэй. Мэдээ тэр бусад юмнууд хэрэгтэй юу? Үнэнхээр хэрэгтэй. Та ялангуяа манай гэрэл зураг шиг техникийн тал нь бас нөлөөлдөг юм хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ тэрийг нэг талаар нь дахин шүтэх эсвэл нэг тал руу хошуурах тий. Төлширч болохгүй. Эсвэл нөгөө нэг зөвхөн нэг тэрэнгүүл бол бүтэхгүй байгаа юм шиг тий. Яг иймэрхүү тийм маанууд байдгийн л да нэг юм хум руу орчдөг. Тэгэхгүй л болохгүй гэл ингээд яагаад байдаг. Энд чинь бүх салбар дээр байна уу? Тэгэхээр хамгийн гол нь чи өөрөө одоо маш олон сайхан залуучууд зүгээр л жирийн аппаратаар жирийн юм хийж штт. Чиний түрүүний ярьдаг гар утсаар Иракт байлдчихсан Америк цэргийн гар утсаараас авсан зураг World Press утаад нэлээд дээгүүр тавьсан штт. Яасан тэр үеийн яг тийм шуурхай, яг тийм бодит байдлыг яг буудалцааны окопон дотроос гар утсаар авахаас илүү байх. Нэг гоё яриа өгдөг штт. Энэ дэлхий дээр өөр гаригийн хүн ирэхэд гэрэл зургийн сонирхогч хамгийн энгийн аппаратаар авсан байна гэж. Чи бараг магадлалтай дийд байхгүй. Тэгэхээр яг энэ чинь юугаар ч хийж болох юм шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юмын ханд хүн юм яаж үзвэл хамгийн гол нь чи өөрөө яаж илэрхийлэх, хүн яаж ойлгох байгааг хичээх хэрэгтэй. Тэгээд яг иймэрхүү нэг юм ярихаараа яг аппарат сонирхож байгаа маш олон хүмүүс жоохон за энэ амьдралгүй хол юм ярьж гэнэ гэж бодоод байдаг байхгүй. Гэхдээ энийг ухах цаг ойрхон байна. Жоохон л бодчихвол ойрхон байна. Залуучууд
За одоо таны түрүүчийн хэлгээр хөгжим сонсоод ном уншаад одоо жоохон сэтгэлгээгээ жоохон задлах гээд байна шүү дээ. Өөрөөр ер нь одоо яг хамгийн ихний ээлжинд ер нь юу хийх хэрэгтэй? Зураг ав, сайн яв, зураг ав. Одоо аваал юм л. Аваалах хэрэгтэй. Одоо ингээд бүр аягүй ав гэдэг нь нэг зургийг 100 даар гэсэн үг шүү дээ. Авж байгаа нэг зургийгаа за максимум 5 даар. Яагаад 5 дарсныгаа бас тооцоол. Тэгээ маш олон төрлийн зураг. Тэгээ юу үзүүлэх гэж байгаа жоохон бод. Гэтэ олон нөгөө тийм сайн бодоол аваад байвал яванда тэгээд ер нь хүн нэг өөрийгөө олно гэдэг шиг нэг юмтай болно байж тээ. Зүг чиг тогтоод. Мэдээж тэгэл зураг аваад байх. Тэрний чинь хажуугаар хүн чи одоо юу гэдэг 24 цаг зураг дараад гүгээд байхгүй үстэй. Тэр үедээ бас жоо юм хүмүүс уншиж үзэж өөрийгөө хөгжүүлэх. За ийм ойлгомоор даашаа бүр аппарат техник хэрэгслийг бол анх авангуудаа шууд юу яах хэрэгтэй шүү дээ. Миний аппарат ингэхээр ингэж авдаг, тэгэхээр тэгж авдаг гэдгийг бол одоо энэ гар утсыг хүмүүс шууд аваад одоо энэ функцийг сайн ашигладаг хүмүүс байна. Зөвхөн ярьдаг одоо тэгсэн мөртлөө амар үнэтэй аппарат зөвхөн юу ашигладаг хүн байна. Бүх талаар нь ашигладаг. Яг тэрэн шиг тэр аппаратыг чинь янз бүр амар дөнгөд нэг хөдлөх төдий аппаратаар зураг авдаг мөртлөө сайн зураг авч байгаа юм. Тэр яхаа донжийн болоод яг хэрэглээ болчих. Гэтэл тэр аппаратныхаа учрыг нь ойлгохгүй ч бас болохгүй үстэй юм чинь. Тэгэхээр яг энэ чинь хувь хүнээсээ эсвэл яг бүтээлч хандлаганаас л болохгүй. Ерөөсөө энэ нэг тийм одоо юу гэдэг хүмүүст одоо амар тийм нарийн нандин рецепт эсвэл нууц мууц гэх юм байхгүй. Тэгвэл альва агуу юм болгоо энгийн байдаг шүү дээ. Энгийнээс л хамгийн наад захнаас. Гэхдээ тэрэн дээр яг иймэрхүү жоохон туршлага ярилцаж хоорондоо тий хөгжүүлэх юм. Жишээлбэл дэмий нэг дурангийн тухай эсвэл нэг юмны тухай сонирхуулж ярьчаад тэрийгэ дагнаад ах хэрэггүй. Харин тэрнээс гарч байгаа бүтээлийн тухай туршлага санаа оноогоо ярилцах юм бол хүн өөрийн чинь хөгжүүлэх асар том боломж юу вэ? Тэр нөгөө сүүл сая 4 сарын ихээр тэр нөгөө онлайн сургалтууд ч болсон уу? Болсонгүй юу? Тэр концепцийн тухай болсон. Тинчээ хүмүүс орж байгаа. Хүмүүс бол яг тинчэнээс өөрийгөө нээж байгаа шүү дээ. Тинчээ чангац зурагчид биш зураач нар уран бүтээл сонирхдаг хүмүүс орж байгаа. Тэгээд тэр нь юу гэхээр бас л яг яриан тийш шүү дээ. Юуны учир яагаад яах гэж юу үзүүлж байгаа. Чи өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Юусе хамгийн энгийн ойрхон амархан жишээ шүү дээ. Тэгээд энийг л зүгээр бид нэр ярилцаж бие биендээ тусаж нэм бол нэгнийгээ хөдлөх чагтыг нь олж өгөх гэж хоорондоо ярилцаад байгаа шүү дээ. Зураг өөрөө айгүй хамгийн гоё нь гэрэл зургийн хүн нас ах тусам ухаарч нас ах тусам тийм зургийн агуулга гүнзгийрдэг. Тэгэхээр тийм учраас би бол гэрэл зургийн урлаг бол насан туршийн л өөрийн чинь хобби байх болно да. Улам суралцаал. Дуусахгүй шүү дээ. За өнөөдөр ингээ өндөрлөх үү? Өндөрлөө. Нэлийн ярьчлаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.